За сайн байцгаана уу. За би Сэлэнг аймгийн Мандал сумын хэрэгтэй 4-р багийн малчин Лавгийн ган хуйг гэдэг хүн байна. Миний энэ амьдарч байгаа газар бол Сэлэнг аймгийн Мандал сумын хэрэгтэй 4-р багийн Толгойд гэдэг газрын өвлжөө байгаамаа. Манай аав ээж энэ өвлжөөнд одоо 93 оноос хойш өдийг хүртэл одоо 30 гаруй жил энд амьдарч байна. Би үргэлжлүүлээд одоо ингээд аав ээжийнхээ борон дээр маллаад амьдарч байна да. Ер нь нэг 5-6 настай байхдаа морь унж эхэлсэн. 1984 оноос хойш ер нь морь унсан баг. Уйж эхэлсэн мориноос хасагтаад 1992 оноос хойш ер нь аав ах хоёроо дагаад тэгээд морь уух туслах маягаар л явж байсан юм бол. Ватсыргарта хайын хэрвэ хөлөө хот шака атка. За миний аавыг Чойжингийн Лавга гэдэг 1937 онд Булган аймгийн Сэлэнг суманд төрсөн. 1973 онд энэ Мандал суманд ирж Сэлэнг аймгийн Мандал суманд ирж аав ээж хоёр минь суурьшсан. Мандал суманд ирээд нярав хийжээс эхлээд. Сангийн аж ахуйн нярав хийж агаад ПРМ-д ажиллаад сайлын механикчсан ПРМ-д ажиллаж байгаа. Тэгээд морь уух нь бол ер нь юу шүү. Аймагт байхдаа л ууж исэн. 70 эд оноос эхлээд л ууж исэн гэдэг юм билээ. Тэ. Тэгээд аймгийн алдарт уяач хөнгө атлетикийн тамирчин тийм хүн байсан миний аав. За миний ах Лавгагийн ган болд 1973 онд Сэлэнг аймгийн Мандал суманд төрсөн. Ер нь 90 оноос хойш ер нь морь уйсан баха. Олон жил морь уйсан. Сумандаа ер нь олон хайрыг төрүүтэй. Тийм хүн байсан. Би ахтайгаа бол ер нь багаас хоёулаа цуг хурдан морь унж исэн. Тэгээд 92-3 оноос эхлээд ер нь морь ууж эхэлсэн. 1996 онд дааг усад 6-гаар тахиулсан. 97 оноос хойш бол бид хоёр тасралтгүй 2001 он хүртэл усын наадамд очиж уралдсан. Тэнд бол ер нь нэг морь 8-аар тахиулсан байдгийг. Их морь. Бос нь ер нь дандаа моттой тахиулдаг. Ер нь дээгүүр тахиулдаг. Тийм л байсан. Ер нь морины тэр миний ах бол ер нь тэр босго ажлыг, урд оройны ажлыг их сайн хийдэг хүн байсан.
За анхны аригдсан морь бол минийх бол нэг хээр дааг байт юм. 2000 онд хээр дааг нэг 3 удаа аригдуулсан юм а. Суманд аригдаад баруун араад аригдаад нэг овооны наадамд аригдсан юм байна. 3 удаа аригдсан юм байна. Анхны ариг тэр байдгийг. Сэтгэл хамгийн тоодулсан наадам ч одоо 1997 оны наадам байна. Сумын наадам. Нэг шүдлүүрээ баг километр гарan хол төрүүлсэн манах. Их хол төрүүлсэн. Тэр л сайхан наадам байдгийг. Одооны үе хуучны үе хоёр гэсэн үг шүү дээ тий. Тэр чин бол юу шүү дээ. Одоо баг мэрэгжлийн төвшөнд очсон гэсэн үг. Ер нь бол 4 үйлрэлд. Дээр үед чинь бол адуундаа өвлжүүлээл ногоон цадгаад барьж аваад уралддаг байсан. Өвд нэг ганц нэг хорыг гаргаад. Одоо наадмаас хойш нэг 10 сарын сүүл хүртэл тэгээд гүйлгээд тэгээд барьж аваад жилийн 4 үйлрэлд баг эдэлж штт. Өгдөг битмен тариа бүх юм сайн болцсон. Уяачтан жактер болцсон тэгээд одоо баг мэрэгжлийн тал руу очсон байж штт. Уяач хүний мөрөөдөл бол уйсан мороо сайн төрүүлэхийг л мөрөөддөг гэдэг бүх хүн. Төрийн наадамд нэг морь аригдуулчихсан гэж мөрөөдөж байгаа хүн болгоно л. За миний аав ах хоёр бол ер нь олон сайхан адуу үржлийг хийгээд мундаг азаргын тэндээс авчир тавиад ер нь сайхан адуу бий болгож өгсөн. Тэр аав ахынхаа одоо тэр бүтээсэн үржүүлсэн тэр адуун сүргийн одоо цөм өгшил дээр л би одоо ингээд үлдсэн. Тэр адуунуудын өгшлаар л ер нь уралдаж байна. Сайн ч давхиж байсан бүгд ер нь. Тэгээд тэр сайхан цөм сүргийг бий болгож өгсөн аав ах хоёрт одоо баярлж байна да. За сайхан үлдэж байна уу? Сайхан үлдэж байна. Сайхан. За онд таран давтаар уу та. Сайхан үлдэж байна. Сайхан. За сайхан үлдэж. Сайхан тас онд тархан давтаа үлдэж байна уу? Сайхан байна. За сайхан үлдэж байна уу? Сайхан үлдэж байна. Манайхаар бол одоо ерөөсө дааг 75 өрөө болчихсон та онд минь таран давтаа ороо гэж болно ярьдаг юм байгаа шүү дээ. Тий. Тэгээ төлгөөн төөсөлтөө хургаан хурууд зантай аймадаа зөвлөө. Амар олон үг хэлэх хэрэгтэй юм байгаа шүү дээ. Бид л тийм болохоос шүү дээ. Цагаасаа нэр тийм олон үг сурчаад нэрээ бас олон юм ярьж бас гоё шүү. Хатаа сайхан налааж байна даа одоо тий. Толгох маа. Тэр гоё өдөр налуур сайхан өдөр. Бууцтай янз юм байна. Энэ жилийн цагаан сарын бууц амттай байна уу? Та цагаан сарын бууц уу тий? Манай их нэрээс шүү дээ. Янз. Одоо сүүлд нь Ястай байна. 26 тийм бууцж жилиг яриа сууж байгаа шүү дээ. Өстө сайхан болчихж байгаа тий. Сайхан үслэгээ сайхан сонгоцлаа да тий. Тавгүй шүү сайхан чөтгөө. Одоо хийц орлоо тий. Битүүнд оролцох юм шиг л шүү. Тэрээс ааны жоохон ажил хийгээд авал та. Тийм дээ. Одоо хүүхдээр ажил хийхгүй. Өөрөө унж тагсараа баг хүүхд болоод шүү.